амралтын өдрийн мэнд. Сайн бацгаана уу? Би та бүхэндээ дуу хоолойн талаар нэг сонирхолтой зүйл ярив. Та бид өөрийнхөө бичлэгийг сонсох юм уу? Voice recorder хийгээд эргээд өөрийнхөө дуу хоолойг сонсохоор өөр хүн яриад байгаа юм шиг миний дуу хоолой биш юм шиг санагддаг тий. Тэгэхээр хүмүүсийн 60% нь өөрийнхөө дуу хоолойг мэддэггүй гэдэг юм судалгаа байдаг юм байна лээ. Би анх дуу оруулагч болж байхдаа UBS телевизэд кинонд дуу оруулж дадлаг хийж ирсэн юм. За тэгэхэд тухайд одоо киног одооных шиг ингээ гүйлгэж үзэх, хурааж үзэх юм боломжгүй байлаа шүү дээ. Шууд эфирт нь л үздэг байсан. За тэгэхэд би нэг хэсэг дээр ганцхан сайн байна уу гэдэг 2 цаг 30 минутын кино байсан. Сайн байна уу гэд ганцхан үг хэлсэн. Тэгээ нөгөө киногоо оройн 2 цаг 30 минут киногоо үзэж байгаа юм. Өөрийнхөө дууг сонсох гээд тэгсэн чинь ястай тис үүр хоолой сонсогдож байгаа байхгүй юу. Тэгээ би энэ ямар сони юм бэ? Би ийм муухай хоолойтой юм багтаа л гэж тухайд бодож ирсэн. Би өөрөө дуу оруулагч болж болохгүй юм шүү гэж бодож ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дадлаг хийснийхээ дараа хүн дуу хоолойгоо тасгалжуулаад өөрийнхөө тэр сонсголонд өнгийг гаргаж болдог. Яг өөрийнхөө хоолойны өнгийг олоод авдаг байхгүй юу? За би жоохон өтгөн дуурахаар ингэдэг юм байна. Шингэн дуурахаар миний хоолой ингэж сонсогддог юм байна гэх мэтчлэн дууныхаа өнгийг олоод авчихсан. Тэгэхээр хүний дуу хоолой өөрөө тасгалждаг, сонсголонтой дуу хоолойгоо гаргах боломжтой байдаг. Энэ бол тасгалаар бий болд юм аа. Тэгэхээр дуу хоолойн сургалтанд та бүхнийг урьж байна.